гэртээ ирсэн байна. Тэгээд нэг юм шилтол идэж байна. Хийж байна. Ийм жижиг зүйлсийг хийж болох стрессгүй байх талаар нэг ном уншсан. Японы юмас гаралтай ном. Би тэр номоос жижигхэн бас ярьж бодоод удахгүй яаж юм. Тэгээд хүмүүсээс суралцсан зүйл гадаадд байхдаа суралцсан бас зүйлс. Тэгээд юм хийж байгаа хажуугаар бас ингэж орж ирээд гутлаа гэж байгаа. Энэ бас аюу стрессийг бас бууруулна. Угаасаа өдөржингөө одоо өмссөн таны одоо хөлийг айгу гоё явуулсан юм чинь бас шагнаад бас маргааш өмсөх юм чинь гоё цэвэрхэн зэгцтэй байвал бас гоё солонгос юмас зүгээр юм цацаад гутлаач гэдэг. Энэ аюу гоё зүгээр гаднах одоо тоосын авч байгаа зүг энэ жоохон илгэнд болох гаднах ингээд сайхан ер нь арай бол орж ирээд өмсөн гутлаад амжилж тавиад тэгээд угаасаа маргааш босоод өмсөн дараа нь өмсөх учраас гутлаад ингээд сайхан цэвэрлээд өмсөх нь гоё баярлалаа гэдэг. Тэгээ бас дараа нь өөрөө өмсөх учраас тэгэхээр жижигэн зүйл эмх тэгттэй байхаас хамаарч амьдралын стресс тэгээд ер нь амар зүйл амжилтаа мөнгө төртэй холбоотой. Тэ амар стресстэй мөнгөгүй тэ амьдрал систем юм байна. Тэр болгоноос бас жоохон ч бас стрессийг бас бууруулж байна. Тэгээд боломжтойгоос угаал хийдэг. Тэгээд энэ бичлэн өөрөө готлоод ингээд өөрөө готлоод ингээд өмссөн бол ингээд бүгдийг сайхан орой орж ирээд арчаад боломжтой болох байгаа. Тэгээд ингээд өмсдөг. Тэгэхээр бас хэрэгжүүлж болох жижигэн зүйлс шүү. Бүгд амжилт